7 их найдын орлого олно гэж төсөв баталчаад хөөстэй төсөв өөрсдөө хуурсан төсөв баталчаад тэгээд зардлаа болохоор өнөөдөр 9.7 их найдын зардал гаргачаад одоо энийг яах вэ гэдэг ингээд яриад суугаад байгаа. Тэг яг л нөгөө нэг эвэнгийн нэг тал нөгөө тал нь хаана байна гэхээр нөгөө энэ тал нь энэ гэж эргүүлж харуулад идэгтэл адилхан нэг юм байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг нэгэнт одоо энэ шинэ засгийн газар байгуулагдаад шинэ сангийн сайд маань энэ ажил аваад байж байгаа анхны төсвийн тодтгол мэдээж хүндрэл бэрхшээл байгааг ойлгож байна. А гэхдээ зүгээр нэг тийм өдөр өнгөрөөсөн нэг удаагийн одоо гал унтрах, богино хэмжээний гал унтрах ийм одоо төсвийн тодтгол бий байж болохгүй гэж боддог. Байж болохгүй. Одоо энэ төсвийнхаа орлого, төсвийнхаа зардал тал дээр бид нар бодиттой нэг ийм өөрчлөлт хийвэл хийсэн шиг өөрчлөлт хийх ёстой. Би энэ сангийн яамны газрын дарга нарт хандж хэлээд байна л да. Дөрөв ч гэсэн арцсан намын маань нөхдүүд хэлжээс энэ сангийн яамны хэдэн газрын дарга нар бол аль ч засгийн үед дандаа л бодлогыг хийж яадаг нэг юм том толгойтой хэд улсууд болцсон гэдэг. Тэгэхээр та нар бол ингээд нэг юм өөр нүдээр одоо шинэ засгийн газар гарч ирчээд байна. Энэ шинэ засгийн газар энэ шинэ сайдыг өөр бодлогоор бас дэмжих энэ бодлогын дэмжлэгийг та нар үзүүлж өгөх ёстой гэж би ойлгоод байхгүй. Тэгэхээр одоо яг үндсэндээ бид нар ингээд цалин тэтгэвргээл ингээд нэг тойрол яриад идэг. Улсын төсөв батлагдах бүхэнд л ярьж байдаг. Гэтэл түрүүн өгдөө сангийн сад маш хариуцлагатай мэдээлэл хийсэн шүү дээ. Өнөөдөр Монгол улсад төрийн албан агчдын тоо 179,800 байна гэж. 179,800. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 40,000-аар нэмэгдсэн байна. 40,000. Гэтэл өнөөдөр дахиад ингээд энэ бүтцийнхаа засаглалынхаа бүтцийн өөрчлөлтийг ямар оновчтой, цамхан, чадварлаг бүтц байх ёстой юм бэ? Монгол улсын 3 сая иргэнд бид нар төрийн үйлчилгээг хүргэхэд яг хэдэн хүнээр хүргэх ёстой? Яг зохистой харьцаа нь яг юу юм? Гэдгийг ингэж гаргаж нэг юм бүтцийн талаас нь уунаад бид нар тооцоо хийж их тийм зөв шийдэл гаргах ёстой гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэхгүй бол ингээд нэг төр гал онтраад. Тэг өнөөдөр энэ 40,000 хиймлэр нэмэгдсэн 40,000 хүнээс чинь болоод төрийн албанд насаараа ажилласан 139,000 хүний чинь ирэх ашиг өндөгдөж болохгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэр энийг яаж бүтцийн өөрчлөлт хийх юм бэ гэдгийг нэгдүгээрт нь та нар бүр нэг одоо суугаач, гараач, тооцоо судалгаа гаргаач. Тэг улсын их хурал дээр төсөв оруулж ирэхдээ өнгөрсөн 2-3 жил бид нар ярьж байсан. Улсын их хурал бол бодлогын шийдвэр гаргадаг. Бодлогын сонголт хийдэг. Энэ бодлогоос энэ та нарын өргөн барьж байгаа бодлогоос чинь бид нар энэ сонголт нь зөв байна гэд энэ бодлогын сонголт хийж байгаа хэвээр. Энэ бодлогын сонголт хийх энэ шийдлүүдийн энэ тооцоогийн судалгааг хамт ингээд нэг төсөвтэйгээ хамт өргөн барьчихжээ гэж. Уг нь боломжтой л гэж хариулдаг байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр яг тэрийг өргөн барьж бидний улсын их хурлын шийдвэр гаргаж байгаа улсуудад мэдээлэлээр бүрэн хангах энэ бодлогын зөв шийдвэр гаргах энэ болцоог нь бас тэгж би өгөөгүй байна гэж би ойлгоод нэгдүгээрт. За хоёрдугаарт нь бол боломж байгаа. Орлого талд нь боломж байгаа. Өмч өвчлөлийн бодлого. Сая манай чин зэрэг сайжруулаа, байдлахын сайжруулаа. Монгол улсын энэ өмч өвчлөлийн бодлого одоо энэ Монгол улсын төрийн өмчийн ашиглалт, үр ашиг, засаглал гэдэг асуудал чинь үнэнхээр хяналтаас гарсан явж байгаа шүү дээ. Одоо улсын 100 гаруй улсын үйлдвэрүүд байна. Бүгдээрээ алдагдaltaй. Дахиад улсын төсвөө санхүүжилдэг улсын үйлдвэрийн газар гэж байна. Дахиад 100 гаруй. Бүгдээрээ алдагдaltaй. Бид нар ингэж яваад ах юм уу? Өнгөрсөн жил улсын их хурал дээр бас нэг мэдээлэл хийжсэн. Өнөөдөр төрийн өмчийн энэ үнэлгээ баланс дээр байж байгаа энэ үнэлгээ нь 10 их найд гэж. Бараг үндсэндээ манай дотоодын нийт бүтээгдэхүүний 50% тэнцэх ийм хэмжээний өнөөдөр боломж байгаа байхгүй. Гэтэл энэ өмчийн ашиглалт гэдэг чинь өнөөдөр бүгдээр асфальтцаас сууж шүү дээ. Бид нар ингэж яваад ах юм. Ингэж болохгүй шүү дээ. Бид нар энэ дээр зарчмын өөрчлөлтүүд хийх ёстой шүү дээ. Ингээм амгалан гишүүн 1 минут өгчээ. Ийм бодлогын сонголт хийх одоо боломжуудыг олгооч. Энэ төсвийн тодтолоороо ч гэсэн одоо 17-18 оны төсвийн хүрээний мэдээлэл бид нар удахгүй бодлоо. Ийм бодлогын сонголт хийх боломжийг нэгдүгээр олгооч. За хоёрдугаарт нь бол энэ эрүүл мэндийн тухай хуулийн 25-ын 4 эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15-22-ыг одоо бүр 21 он руу шилжүүлэх нэг ийм юм оруулаад ирсэн байна л да. Цог цэцэг сайдаа. Та нэг юм мэдж байгаа юу? Одоо гол таны эрүүл мэндийн сайдаар тавихад энэ эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаарай гэсэн чинь одоо бүр 21 он руу хэрэгжүүлэх. Энд чинь 15 тэрбум төгрөг юм байна шүү дээ. Бид нар ч нөгөө боловсруулаас эрүүл мэндээс нэг төгрөг хасахгүй нэг юм зарчим тохирсон шүү дээ. Энэ яг яагаад ийм дооцоо судалгаа яг ийм хасах юм оруулж ирж байгаа. Та юу зөвшөөрч байгаа юм? Энэ үндслүүдийн би сонсомоор их юм. За хариулъя. Жорж Сүрэн сайд.
За инхан болон гишүүний асуултанд хариулъя. Энэ бодлогын өөрчлөлт хиймээр байна гэдэгтээ би тантаа санал нэг байна. Нэг ялангуяа нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны даргын хувьд ийм дэмжиж яагаад баярлалаа. Бүтцийн өөрчлөлт хийх үнэхээр шаардлага тулсуу. Одоо бид нар Монгол шинэ засгийн газар маань бүрэн байгуулагдаад 24 хүн хонсон. Шинэ сайд нар, шинэ төрийн нарийн, шинэ агентлагын дарга нар маань ажилтайгаа олж танилцаад энэ 24 хоногийн хугацааны дотор бүтцийн өөрчлөлтөнд оруулж ирэх бололцоо байхгүй байсан юм а. Тийм учраас энэ 16 оны төсвийн тодтголыг бид нар яарч оруулж ирэх шаардлага гарсан. Үндсэн шаардлага нь бол 16 оны төсвийг батлахдаа бид нар шинээр гарах засгийн газрын үнд цаасны хэмжээг 1,8400 орчим тэрбум төгрөгөөр батлаад өгсөн. Намайг сангийн сайдын ажил авах үед энэ бүх хязгаар давчсан байгаа. Одоо энэ төсвийн тодтголыг яаралдаа батлуулахгүй бол бид нар ахмадуудын тэтгэвэр шинээр бий болсон агентлагуудын төрийн албан агчийн цалиг тавахад бэрхшээлтэй болсон учраас хууль зөрчих гээд байх тийм шаардлага гараад ирсэн учраас энэ төсвийн тодтголыг бол яаран оруулж ирсэн. Бид 17 оны төсвийн жилээс эхлээд бид нар манай яамн дээр энэ бүтцийн өөрчлөлтийг хийж цомхон чадварлаг, ухаалаг ийм төрийн бүтцтэй болохын тулд бид нар энэ төрийн албан агчийн тог цөөлөхгүй бол бид нар төрийн зардал маань өөрөө өөрийнхөө шулуухан гэлгээд даахаа байцсан байна. За энэ 2021 онд хүртэл саяны төв зах зээл сайд санаачлаг умаа би сангийн яамнаас оруулаад батлуулсан энэ сая таны хэлээд байгаа хуулийн төслүүдийг болон бусад хэдэн хуулийн төслийг 2021 онд хүртэл хойшлуулахгүй бол төсөв маань өөрөө санхүүжүүлж дийлэхэргүй байна. Зөвхөн энэ 2016 оны төсвийн тодтголоор бид нар баталсан зардлыг санхүүжүүлэхэд дутагч байгаа өхөөсөр маань 397 тэрбум төгрөг тэнцэхгүй ойролцоогоор бараг 2 тэрбум долларын зээлийг засгийн газар шинээр одоо зээл нэмж авч яж энэ 2016 оныг давах ийм хүнд нөхцөлтэй болцсон байгаа учраас саяны хуулиуд гэх мэт хэдэн хуулиудыг хөөх тарах үйлчилгээ гэх мэт хэдэн хуулиудыг бол хойшлуулсан гэдгийг танд хэлье. За өмч хувьчлалийн тухайд бол судалж байна. Төрийн өмчийн хороо маань шинэ бүтцээрээ байгуулагдаад одоо яг жигдэрч чадалж эхэлж байгаа бах. Энэ бодлогуудыг бол бид нэр 2017 оны төсвийн тухай хуульд оруулж ирэхээс энэ тодтгол бийгээсэн танд хэллээ. 20 хоногийн дотор шинэ засгийн газар байгуулагдангуудаа бас тийм хол явахд чанартай бодлогыг боловсруулах хангалттай хугацаа байгаагүй гэдгийг танд хэлье.